Сайн байцгаана уу Hexed podcast-аар өнөөдөр Christopher Ryan Shields-ийн хэргийн талаар ярилцах болно. Эхлээд Christopher гэж хэм болох хэргийн ерөнхий ойлголттой болсныхаа дараа дүгнэлт хэсэг рүүгээ орцгоё. Christopher Ryan Shields 1987 оны 5 сард Аризона мужид төрж өссөн. Тэрээр Аризонагийн их сургуульд биохимийн чиглэлээр суралцж төгсөн ч одоогийн байдлаар юу хийдгийг тодорхойгүй. 2009 он цогтуугаар машин барьсан хэргийн бүртгэлээс бусдаар хэрэг төвөгт орооцолдож байгаагүй. 2012 оны 9 сард Кристофер Эрика хэмээх эмч эмэгтэйтэй танилцсанаар гэрлэж 3 охинтой болсон. Хамгийн бага Паркер гэх охин нь 2021 оны 10 сард төрсөн байдаг. Одоо хэргийн цаг хугацаа руу шилжицгээе. 2024 оны 7 сарын 9-нд 37 настай Кристофер Шолц өдрийн 4 цаг 16 минутанд 911 рүү залгаж байшингийн хуурд байрлуулсан машинд 2 настай охиноо үлдээснээс болоод ухаангүй сэрхүү байна гэсэн дуудлага өгсөн. Төрөнийхөө охиныг эмнэлэгт хүргэсэн ч 4 цаг 58 минутанд нас барсан. Тухайн үед охины бие 42 хэмээн халуунтай байсан. Шинжээ шид үхлийн шалтгааны хүрээлэн буй орчны хэд халуунаас үүдэлтэйг тогтоосон. Ингээд цагдаа нар Кристофертэй ярихад тэрээр охинтойгоо 2023 оны цэнхэр өнгийн Acura MDX машинтайгаа ойр зуур жолоодж явж байсан. Өдрийн 2 цаг 30 минутын үед гэртээ ирээд машинаа байрлуулахад арын суудлын дээр охин унтаж байхаар нь сэрэхийг хүсээгүй. Машинд үлдээгээд гэртээ орсон. Машины агааржуулагч ажиллаж байсан ч автоматар 30 минутын дараа унтардаг. Бараг цаалаа 4 цаг болж байхад ээж Эрика нь гэртээ ирж охиныг асуухад Кристофер өрөөнүүдээр хайж гинт охиныг машинд үлдээснээ сансан. Кристофер шууд машин руугаа гүйж очиход машины хөдөлгүүр зогссон анзаарч охиныг хойд суудлын дээр ухаангүй байдалтай байгааг олоод 911-т дуудлага өгсөн. Харин ээж нь охиныг сэхэн амьдруулах хийж эхэлсэн байдаг. Энэ бүхэн болж байхад Кристоферийн 9 настай охин, 5 настай охин гэр дотроо хүлээж байсан. Одоо цагдаа нарын мөрдөн байцаалдаар юу болж мэдсэний хүргэл 7 сарын 9-нд болох Паркер охиныг нас бардаг өдөр Кристофер хүнсний дэлгүүрт ганцаараа явж байсан. Өдрийн 12 цаг 6 минут болж байхад дэлгүүрээс гараад гэртээ явсан ч замдаа худалдааны төв дээр хальт зогссон. Энэ үе бол 911 руу дуудлага хийхээс 4 цагийн өмнө. Кристофер дэлгүүрт ороод 3 лацтай пиав аваад нийтийн 0-ийн өрөө орсон. 2 минутын дараа гартаа 1 пиав барьчихсан. 0-ийн өрөөнөөс гарч ирээд төлбөрөө төлөхгүй дэлгүүрээс гараад явсан байдаг. Кристоферийн хөршийнх нь хяналтын камерт 9 настай 5 настай охтууд 12 цаг 52 минутын үед гэртээ ирсэн гэж харуулсан бол яг 1 минутын дараа 12 цаг 53 минутанд Кристофер машина байшингийнхаа урд байрлуулсан байдаг. Олон нийтийн хэрэгслээр хэн охтуудыг авчирсан тал дээр мэдээлэл байхгүй. Кристофер эсвэл өөр хүн авчирсан нь тодорхойгүй. Кристофер л авчирсан байх магадлал өндөр. Дараа нь тэрээр машинасаа ганцаараа буугаад гэртээ орсон. Ингээд цагдаа нар Кристоферыг ирсэн цагаа худлаа хэлснийг олж мэдсэн байдаг. Тэрээр гэртээ 2 цаг 30 минутанд ирсэн гэсэн ч үнэн дээр 1 цаг 37 минутын өмнө ирсэн болж таарсан. Дараа нь Эрика 4 цаг 8 минутанд гэртээ ирж 8 минутын дараа 911-т дуудлага хийгцэн. Кристоферийн машин нарны шууд тусгалд байрлуулсан байсан бөгөөд цагдаа нар машиныг автоматар хэр удаан унтардгийг шалгаж үзэхэд 20 минутын дараа итгэхгүй болж байсан. Харин Кристофер 30 минут болдог гэж бас худлаа хэлсэн. Кристофер охиныг нарны шууд тусгалтай битүү машинд 3 цаг үлдээсэн. Ингээд цагдаа нар охтуудаас аавынхын талаар асуухад Кристофер бол сайн аав. Энэ бол осол байсан. Аав зүгээр л хүнсээ янзалж байгаад видео тоглоом тоглоод сатаарчихсан гэсэн байдаг. Кристофер өөр нэг охиноо мөн машинд 59 удаа үлдээж байсан олж мэдсэн. Харин Кристофер өмнөх найз бүсгүйгээсээ 16 настай охинтой бөгөөд хосуудтай 4 жил хамт амьдарсан байдаг. Тэрээр олон нийтийн хэрэгслэр багаасаа л дандаа машинд үлддэг байсан. Хамгийн анх 7 нас хүрээгүй байхдаа машинд үлдэж байснаа хэлсэн. Хэрэг ийм шатан дээрээ хүрвэл Кристоферийн эсрэг мэдүүлэг өгөхдөө бэлэн байгаагаа хэлсэн. 2024 оны 7 сарын 12 болох Паркер нас барснаас хойш 3 хоногийн дараа Кристоферыг 2 дугаар зэргийн алга хүүхдийг хүчрхийлсэн хэрэгээр буруутгаж баривчилсан. Харин эхнэр нь батлан даалтаар гаргахыг хүсэж шүүгчид захидал явуулсан байдаг. Тэрнийг минь бидэнд буцаагаад эрхийг зөвшөөрөөж тэгж байж л бид гэр бүлээрээ харуулсаж 7 хоногийн дараа охиноо оршуулах ажиллагаа хийхдээ гэр бүлээрээ хамтдаа баймаар байна. Энэ бүхэн маш том алдаа. Тэр огт ийм хүн биш. Би охтуудтай өнөөрөө манай гэр бүл дахиад нэг гарц гарлаа гэж хэлмээргүй байна гэсэн байдаг.
Ингээд шүүгч Кристоферыг нийгэмд аюул учруулахгүй гэж үзээд түүнийг сулласан. 2024 оны 8 сарын 1-нд Кристоферыг тангаргийн шүүхээс буруутгаж 2 дугаар зэргийн аллагаас 1 дугаар зэргийн аллах болгосон. Охинтойгоо зөвбөс харьцсан хэрэг хэвээрээ л байгаа. Хэрвээ буруутай тогтоогдвол Кристоферыг цаазаар авах эсвэл бүх насаараа хорхиал авна. Одоо дүгнэлт хэсэг рүүгээ орцгоё. Эрикагийн батлан таалтанд гарахыг хүссэн шүүгч рүү явуулсан цагтад Кристоферыг хийсэн зүйл том алдаа. Бас Кристофер ч гэсэн адил бодолтой байгаа ах. Тэрний өмгөөлөгч алгын хэрэг гэхээсээ илүү санамсаргүй үйлдэлээс болж хүний амь энцэн гэж өмгөөлөх баг. Тэгэхээр эрүүгийн шүүхийн тогтолцоо 1-р зэргийн алгын хэрэг болгох нь зөв үү? Нотлох баримтан дээр тулгуурлаж байна уу? Эсвэл хэтрүүлэгтэй хандаж байна уу? Аризона мужид хүүхдийг хүчрхийлэх явцад амнаас нь хохирсон бол 1-р зэргийн аллах үйлдсэн гэмт хэрэгт буруутгагддаг. Тэгэхээр бүгдээрээ хэргийг илүү дэлгэрэнгүй нотлох баримттай нэгтэлж үзвэл Паркерыг нас барсан өдөр охиныг аав нь дэлгүүрт байхдаа машинд орхиод орсон. Дараа нь шар яриг уучгаад мөнгөө төлөөгүй. Паркер гэртээ ирснийхаа дараа охиныг унтаж байгааг анзаарсан. Тэрээр хүүхдээ машинаа үлдээж байгаагаа сайн мэдэж байсан. Тэр өдөр гадаа нэмэх 42 градусын халуун байсан бөгөөд машины агааржуулагч автоматар унтрна гэдгээ мэдэж байсан. Эрика гэртээ ирээд охиныг асуухад аав нь гэртээ хайгаад л байсан. Дараа нь цагтаа нарт гэртээ хизээ ирсэн талаараа худлаа хэлсэн. Охиныг нас барсны дараа хосууд хоорондоо мессеж бичилдсэнийг цагдаа нар олж илрүүлсэн. Үүнд Эрика хэлэхдээ би чамайг охтуудыг машинд үлдээхэ бойл гэж хэдэн удаа хэллээ дээ. Кристофер уучлаарай хайраа. Эрика бид охиноо алдчихлаа. Тэр минь төгс байсан. Кристофер хариуд нь гэр бүл минь би яаж ийм зүйл хийж вэ? Би хүүхдээ алдчихлаа. Энэ бодит бишээ. Үнэн биш гэсэн байдаг. Эдгээр мессежнээс гадна Кристофер хүүхдүүдийг өөр аюултай нөхцөл байдалд хэрхэн оруулж байгааг ч олж мэдсэн. Жишээ нь 2024 оны 3 сарын 11-нд Эрика чи охтуудыг аюулд оруулахаа болооч. Бас надтай муухай харьцгаа бол. Өчигдөр гихтэл согтуу байж 2 хүүхдтэйгээ машин бариад ирсэн. Уух болгондоо л хэтрүүлээд байна. Чамаас 3 жил уухаа боль гэж гуйлаа. Харин чи улам дордуулаад байна гэсэн бол 10 хоногийн дараа Эрика чи согтуу байж хүүхдтэйгээ 138 хүртэл хурдалсан юм уу? Кристофер хариуд нь чи намайг үзий яддаг баха. Хүүхэд унтаж байсан. Бүх зүйл зүгээр гэсэн байдаг. Эдгээр мессежүүдийг харахаар охтуудыг машинда хараа хяналтгүй нэлээд урт хугацааны өмнөөс үлдээж байсанг харуулж байна. Эдгээр баримт нотлогоонуудыг харахаар Кристофер 1-р зэргийн аллахын хэрэгт буруутай нь үнэн. Кристоферыг хөөгөөний талаас нь дүгнвэл бие төвтэй, тогтворгүй, хариуцлагагүй, төлөвшөөгүйгээс гадна алкогольны хамаарлаас салахад хүндрэлтэй. Тэрээр өөрийн амьдралаа яг л үл үзэгдэх чиг өнгөрүүлсэн. Яг л ямар ч муу зүйлс тэрэнд болохгүй мэт. Кристофер хүссэн зүйлээ хийж амьдарч, бусад зүйлс өөрөөсөө сайнаар учраа олчихдаг гэсэн ойлголттой байсан. Мэдээж хаянга сурсан зангаараа охиныг машинд үлдээсэн. Ямар ч ингэх болов, тэгэх болов гэсэн бодол бодогдоогүй. Эцэст нь хайхрамжгүй зан түүний амь насны үнэтэй болж байна. Өнөөдрийн дугаартай хамт байсан баярлалаа. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.